За сайн байцгаана уу? Та бүхэнд яг одоо энэ өглөө өдрөөрөө мэндийг хүргэе. AMK яг одоо та бүхэнд фалунд болсон 2 дахь хэргийн талаар ярих гээд бэлэн болсон сууж байна. Тэгэхээр олон юм нуршлгүй хэрэгтэй орцгоё. 2009 оны 8 дугаар сарын 8-нд Фалу нутад нэгэн хосын мөрөөдлийн хөрөн болох ёстой байлаа. 32 настай Линда цагаан даашинцтай том Копо Берг сүмд хайртай Мацтайгаа тим гэж хэлэх ёстой өдөр нь байсан. Хормын зочдын урилга нь илгээгдсэн, сүм захиалагдсан, хормын зураг хүртэл авч амтсан байсан. Гэхдээ энэ хорим хизээч болсонгүй. Хормаасаа 7 хоногийн өмнө Линда алгуулсан, тэр цагаас хойш хинж түүнийг амьд харсангүй. Энэ бол Шведийг донслогсон, өнөө хүртэл хүмүүсийн мартаж чадаагүй Фалуны хэрэг болсон юм. Линда түүний сүйт залуу Мац мэдүүлэг нь худал оргон зайлах гэж оролдсон аимшигт үннийг бодогдуулээ сонсцгоё. 2009 оны 8 дугаар сарын 1-ний Бям гараг. Өдрийн 16 цаг 38 минут. Линда болон Мац City Cross супермаркетаас гарч буй дүрс Линдагийн амьд харагдсан сүүлийн бичлэг нь болсон. Сүүлийн орой төлөвлөгөө энгийн Линда орой 22 цагийн үед найзуудтайгаа уулзна гэж хэдэд гэрээсээ гарна. Мацын ярьснаар тэр бүдгэрч буй зуны орой Линда дахин буцаж ирээгүй. Мац хэлэхдээ энэ өдөр бид дэлгүүр орсон, дараа нь хотыг тойрон явсан. Хоол идсэн, Линда жирийн л байсан. Ямар ч онцгой зүйл анзаарагдаагүй гэж хэлсэн. Гэвч нэг л юм нийцгүй байлаа. Алга болсон тухайн мэдээ тармагцал Фалун хот айдас нөмөрсөн. Линдагийн ах Крис шууд хотоос хөдлөн гэр бүлээрээ Фалун руу явж тэдэнтэй хамт Мац Линдаг хайсан анхны өдрүүдээс л нүдэндээ нулимстай цөхөрсөн дүртэйгээр хамт гүйж явсан. Гэвч мөрдөгчөд түүнийг энэ гунигт нь итгэсэнгүй. Зам байдал нь хитрхи хитрүүлсэн, жүжиглсэн мэт санагджээ. Мөрдөгч хэлэхдээ алга болсон эмэгтэйчүүдийн 90% нь сайн дураараа явдаг. Гэхдээ энэ хэрэг өөр байна. Линдагийн мөрөнд үлдсэн бүх шинж үнэхээр аюултай. Паспортаа аваагүй, банкны карт хөдлөөгүй, хормын өмнөх 7 хоног, ажлын байр, амьдрал доктортой. Эдгээр нь Линда сайн дураараа яваагүй илтгэж байна гэсэн байдаг. Мацын хувьд бол тэр өдрөөс хойш уцаас салгаагүй. Гадаа уйлж гэхдээ энэ уйлд нэг л зүйл таарахгүйсэн. Хүмүүс зүрхээр уйлдаг бол харин Мац үгээрээ уйлж байлаа. Цагдаа нар Линдийг хүн хулгайлсан эсвэл хорлсон гэж үзэж мөрдөн шалгалтыг өргөжүүлв. Гэвч хамгийн эртний с жиг Линдагийн хамгийн ойрын хүн Суйд хархүү Мац. Түүний өгсөн мэдүүлэг олон удаа өөрчлөгдөж, зөрчилдөж, худал мэт сонсогдож байлаа. Гэхдээ жинхэнэ занглаа яг одоо эхэлж байна. Мац 9 сарын 16-нд цагдаатай уулзах ёстой байсан өдөр гэр нь хоосон байлаа. Тэр бас алга болсон. Фалун хотын орсон шуугчид дахиад сандралтаж эхэлсэн. Сүйт бүсгүйгээ алдсан хүн одоо өөрөө ч алга болжээ. 2 хоногийн дараа үдээс хойш нэгэн тариачны үүднээс гинт хин нэгэн орилсоор гүйж ирэв. Хувцсан түлэгдсэн, гуталгүй, айсан харцаар амьсгаан давхцаж ярьж эхлэв. Тэр бол манай сүйт харахгүй Мац байлаа. Би хулгайлагдсан. 2 хятад ир намайг гэрээс минь авч гарсан. Би 3 өдөр машины багажинд төгжигдсэн байсан. Дөнгөж сая л сэрсэн. Би Линдаг олсон. Тэр үхсэн байсан. Цагдаа нар шууд газар руу очиход Линзагийн зогц үнэхээр л тэнд газар хэвтэж байсан. Гэхдээ Мацын үлгэр тэндээс эхэлсэн. Цагдаа нар Мацыг хулгайлагдсан гэх өдрүүдийг шалгаж эхэлсэн байдаг. GPS, камер, автобусны бүртгэл, компьютерийн өгөгдөл бүх мөр нэг газрыг л хөдлөв. Тэр бол Стокгольм. Тэрээр хулгайлагдсан өдрүүдэд метроны буудал дээр Кунгстрагорд селфи дарж, номын санд Wi-Fi ашиглан интернетээр галт тэрэгний маршрут хайж байсан болох нь илэрсэн. Тэр намайг хятад эрс барьж аваад багаж нь түгжих гих мэт зүгээр л зохиомл үлгэр байлаа. Түүний интернетийн түүхүүд нь бол нуугдаж явах маршрут, гадагшаа гарах боломж, визний мэдээлэл, камераас нь олдсон мэдээлэл нь хулгайлагдсан өдрүүдийн зургууд, Стокгольмын төвд авсан селфи, хотын паркуудын зураг байлаа. Цагдаа нар өөрийн камер дээр өөрийгөө Стокгольмд байсан гэдгээ үлдээсэн цорын ганц гэмт хэрэгтэн гэж хэлжээ. Линдаг амьд харсан сүүлийн бичлэгээс хар өнгийн өсгийтэй гуталтай байсныг харсан. Харин Мацын хэлснээр бол Линда гэртээ ирээд гутлаа солисон гэж хэлсэн байдаг. Хар гутал Линдагийн гэрт байсан. Иймээс камер дээр гарсан гутал бол үнэхээр түүнийх байсан. Гэхдээ Линда гэртээ эргэж ирсэн улмар огт байгаагүй. Цагаан гутал гих сольсон гих гутал огт олдоогүй. Камерт Линдаг зөвхөн гэрээсээ гарсан бичлэг нь байсан боловч буцаж орсон бичлэг огт байгаагүй. Тиймээс профессор Ферсон дүгнэлт хэлэхдээ Линда машин дотор гутлаа тайлсан,
тэд маргалцсан байж магадгүй. Линда тэр орой машинаас бууж ойд амиа алдсан, хар гутад машинд үлдсэн тул түүнийг буцааж гэрт очисон гих жүжиг тавих боломж Матцд байгаагүй. Өөрөөр хэлбэл Линда гутлаа гэртээ биш машин дотор тайлсан, гэрлүүгээ хараагүй, сольсон гих цагаан гутал байхгүй. Гутлын мөрөөр бол Линда машинд ойр шууд л алга болсон. Тиймээс энэ хэсэг Линда гэртээ огт буцаагүй нотлох чухал хэсэг юм. Линдагийн зогцос олдсноос хойш Матцын мэдүүлэг бүр л театрын жүжиг мэтэл болсон. Тэр цагдаа нарт хэлэхдээ Би түүнгүүгээр амьдрахгүй. Би юу ч санахгүй байна. Би ухамсараа алдсан байсан. Гэхдээ энэ мэдүүлгийн ард одоо нэг зүйлийг хүмүүр ойлгож эхэлсэн. Матц бол худлаа ярихдаа хамгийн хүчтэй хүн. Өөрийн зохиосон худал өөрийнх нь толгойд үнэн мэт болж эхэлдэг тийм л төрлийн хүн байсан. Сэтгэл зүйн шинжээч Ана хэлэхдээ Түүний яриа тун сонин. Мөнгө айсан нүхлийн хохирол амссан хүн шиг биш. Харин ямар нэг тайзан дээр зогсож байгаа жүжигчин шиг байдаг. Тэр ойлгох тухай ярихдаа өөрөө уйлдаггүй. Хүн хэр их ойлж чадах вэ гэж тэр хэлдэг. Хинч ийм асуулт тавьдаггүй. Гэхдээ жүжигчин бол тавьдаг. Цагдаа нарын гол зорилго нь одоо нэг зүйл болсон. Матцын хулгайлагдсан 3 хоногийн үнэн маршрутыг тогтоох. Интернетийн мөрдөн байцаалтаар тэр дараах дарааллыг гаргаж ирсэн. Фалоноос Явле ороод, Явлегаас Стокгольм ороод, Стокгольмоос буцаа Söderhamn, Бүүлнээс Линдагийн зогцолцсон ой болох Фалонд буцаж ирсэн. Энэ бол хүн өөрөө төлөвлөөгүй бол давтах аргагүй маршрут юм. Тэр текстүүдээр замын зураглал хайсан, тэр автобусны тасалбар авсан, тэр нийтийн тээврээр хөдөлж байсан. Прокурор Никлас хэлэхдээ тэр олон нийтийн газраар очиж зураг дарж Wi-Fi ашигласан. Хэрвээ тэр машинд багаж нь төгжээтэй байсан бол энэ бүхнийг хийх ямар ч боломжгүй. Матцын хулгайлагдсан гэх түүхийг мөрдөгчд нэг өгүүлбэрээр дүгнвэл байх боломжгүй үйл явдлын жагсаалт гэж хэлжээ. Прокурорын хувьд нэг асуулт үлдсэн. Тэр бол яагаад? Гэхдээ зарим аллахын мотив маш жирийн бүр харамсмаар байдаг. Барьцааны мөнгө. Энэ бол үгүй. Хайрын гурвалжин нь. Баттай биш. Хар тамхи үү. Энэ бол маш холоор яригдах зүйл. Гэхдээ Матцын амьдралд нэг зүйл байсан. Тэр бол мөнгөний асуудал. Тэр өдрийн дансны үлдэгдэл нь ерөөсөө 700 крон байсан. Харин тэр 90,000 кроны өртөө бөгөөд Линдагийн нэр дээр 1 сая кроны амнасны даатгал бүртгүүлсэн байсан байна. Линда ажилтай, орлоготой, харин Матц сургуулаа төгсөөгүй ажилгүй нэгэн байж. Линдагийн найз нь хэлэхдээ Тэр өөрийнхөө эд хөрөнгийг Матцтай хуваахыг хүсдэггүй. Харин Матц хэвчлэн мөнгөний талаар л ярьдаг байсан. Гэвч энэ мотив нь бүрэн баттай биш байв. Матцын хувьд ийм хүн төлөвлөж хийх хүн биш ч гэлээ түүний хоромхон зүрийн ууранд түүнд аимшигтай зүйл хийх боломжтой байжээ. Leif Persen хэлэхдээ Би энэ бол эмх замбраагүй маргааны үеэрх болсон гэдэгт илүү итгэдэг. Энэ бол төлөвлөлт аллах биш. Линдагийн зогцыг олсон газар нь хүн ер нь шүн ганцаараа явхааргүй нам гүн намархаг ой мод байсан. Матц өгүүлсэн нь Би сэрэхэд галд өрөлцөж байсан. Хажууд минь харин Линда байсан. Гэвч мөрдөгчдийн шинжилгээний үр дүнд түүний хувцас галын шинж тэмдгийг хараад тэр өөрөө тэнд галыг асаасан гэдэг нь тодорхой болсон. Зорилго нь яг юу байсан юм болов? Зогцыг устгах уу? Эсвэл өөрийгөө хохирогч мэгт харагдуулах уу? Эсвэл аль нь ч байж болно. Цагдаа нар нэг зүйлийг эргэн сансан. Тэр бол гутал байсан. Линда City Cross дэлгүүрт хар өндөр өсгийтэй гуталтай байсан. Тэд дэлгүүрээс гарч буй кадр нь ч тодорхой. Гэтэл Матцын яриагаар бол Линда гэртээ ирээд гутлаа сольсон гэж хэлсэн. Гэхдээ гэмт хэргийн нөхцөлийг үзвэл хар өсгийтэй гутал нь гэрт нь байжээ. Шинэ өмссөн гих цагаан гутал нь олдоогүй. Хэрв Линда гутлаа сольсон бол гэртээ ирсэн гэсэн үг. Гэрт нь хинч ороогүй. Тэгэхээр бодит үнэн бол Линда тэр орой гэртээ ирээгүй. Гутлаа тайлсан газар нь машин. Матц жолоо барьж байх үед Линда гутлаа тайлаа тавьдаг зуршилтай байсан. Тэд маргалдсан тэр газар тэр шөнө ямар нэгэн зүйл болсон. Нэгэн мөрдөгч хэлэхдээ тэр гутал бол Матцын анхны худал ярихдаа хизээж түүндээ эвлүүлж чадаагүй ганц баримт юм. Энэ бол бүх үнэн гэлжилсэн жижигхэн зүйл. 2010 оны хавар Фалун хотын шүүхийн танхим, медиа, гэрэл зургаар дүүрв. Хүмүүс Матцын нүрийг хармаар байгаа ч харахаас айж байлаа. Матц шүүхийн өмнө суухдаа Би юу ч санахгүй байна. Би хулгайлагдсан. Линдаг хайрладаг байсан. гэдэл эхэлнэ. Гэвч прокурорын баримтаар
GPS, автобусны пилот, камер, компьютер, хүмүүсийн гэрчийн мэдүүлэг. Харин өмгөөлөгч Питерийн хэлснээр тэр бол Шведийн хамгийн туршлагатай өмгөөлөгчдийн нэг юм. Тэр мөнгийг дагсан мотивыг үгүйсгэсэн. Линдагийн өөрийн өнгөрснөөс сэжгийг хайж эхлэв. Хамгийн хатуу асуулт эрүүгийн тэмдэглэлд бичигдсэн байдаг. Хэрвээ аллах болсон гэвэл өөр сэжигтэй хүн бий юу гэж. Шүүх хүрлийн үеэр хамгийн хүнд мөрдөс болсныг баримтвэ. Линдаг хэрхэн нас барсан эсхийг бүрэн баталгаажуулж чадаагүй байв. Задлан шинжилгээгээр үхлийн шалтгаан тодорхойгүй, гэмтэл илрээгүй, ямар ч зэвсэг олдоогүй, гарын даралт, боомлолт баттай нотлохоо олдоогүй. Тэгэхээр прокурорын хамгийн гол зорилго бол Матс Линдаг алсан гэдгийг тогтоох бус, харин түүний бүх яриа худал гэдгийг нотлох. Хууль ёсны улмаас худал ярьсан нь алсан гэсэн утгатай үг биш. Гэвч олон хүний нүдэнд худал ярьсан нь яг тэрийг л гэж заагаад байлаа. Шүүх хурал олон хоног үргэлжилсэн. Прокурор өмгөөлөгч хоёр маргалдаан бараг л хоёр өөр ертөнц мөргөлдөж буй мэтэл байсан. Прокурорын талаас бол Мац худлаа ирсэн, Мац оргосон, Мац зогцыг нуусан, Мац мэдүүлэг бүр зөрчилдөн үссэн. Зураг, GPS, пилот, интернет бүх баримт түүний өөрийг нь хамгаалах зорилготой зохиол байсан. Харин өмгөөлөгчдийн талаас үзэж байгаагаар Үхлийн шалтгаан тодорхойгүй, зэвсэг олдоогүй, бие махбодын гэмтэл байхгүй. Үнэн хэрэгтээ Линда зүрхний шигдээс осол өөр ямар нэгэн нөхцлөөр нас болсон байх боломжтой. Үхлийн яг шалтгаан нь тодорхойгүй байхад Матцыг аллахын ял оноох боломжгүй. прокурорын нэг өгүүлбэр олон хүний зүрхэнд үлдсэн байдаг. Линдагийн хүндлэнгийн үхэл бол хэн нэгний үйлдэл. Тэр хэн нэг нь бол Матц. Харин өмгөөлөгч огтхонч бууж өгөөгүй. Та нар дүгнэлт хийж болохч хууль баттай баримтаар ажилдаг гэж хэлжээ. Матц сэтгэл зүйн шинжилгээ хийсэн сэтгэл зүйчд түүнийг дүгнэхдээ хэд драматик, хувь хүн хариуцлагаас зайлсхийдэг, худлыг өөртөө үнэн мэт итгүүлдэг, өөрийгөө хохирогч болгонд өрсөлдөг шинжтэй хүн гэж тодорхойлсон байдаг. Энэ нь яагаад түүнийг хулгайлагдсан гэх жүжиг нь тийм үнэмшилгүй байсны шалтгаан болсон. Тэр өөрийн бодсон худлаа өөртөө нэг төрлийн баримт байж болох юм гэж бодох боломжтой. Сэтгэл зүйч Дөдөр маань тэр гунигтай сэтгэл дундуур гашуудсан хүн шиг харагдахыг хичээдэг. Гэвч түүний контакт, нүдний илэрхийлэл, өөрийг нь магтуулахыг хүсдэг занг илчилдэг. Шүүхийн танхимд түүний хэлсэн хамгийн хачуу үйлдэл нь бол өөрийнхөө уйлж буй бичлэгийг хараад би ямар гунигтай харагдаж байна гэж хэлсэн явдал юм. Хинч ингэдэггүй. Гагцхүү дүрдээ уусан жүжигчин л ингэдэг байж мэдэх юм. Линдагийн өвөөгийн хэлсэн үг олон хүний сэтгэлийг шархлуулсан. Бид бага наснаасаа хойш Линдаг хамгаалж ирсэн. Гэвч энэ хэрэгт бид түүний хамгийн их хэрэгтэй байсан үед нь хамгаалж чадсангүй. Түүний дүү Карин бас хэлсэн. Игч маань бол хамгийн сайхан сэтгэлтэй хүн байсан. Хин нэгний аимшигт орлохоос олж ад жаргалтайгаар биш харин түүний амьдрал ойдтой услаа гэж. Монгол хүмүүсийн хэлдэг нэг үг байдаг. Хүн үнэн худлыг ярьж болохч гэхдээ нүд хизээч худлаа ярьдаггүй. 2010 оны хаврын сүүлийн 7 хоног. Сайн ба муу баримт, сэтгэл зүй, худал, цогцос, бүх зүйл нэг өглөөнд цастай хүйтэн өдөр л багтлаа. Шүүхийн дүгнэлт. Матц санаатай аллага. Ял нь 14 жил хорих ял. Шүүх ямар логиктэй ажилласан бэ гэвэл түүний бүх мэдүүлэг худал, зугтсан, цогцыг нуусан, баримтыг устгах гэж оролдсон, үхлийн шалтгаан тодорхойгүйч нөхцөл байдал байгалийн бус хоёр хүн тэр ойд байсан. Шведийн хууль хэргийн нөхцөл байдал байгалийн бус мэргэжлийн үнэлгээг аллах гэж үзвэл ял өгдөг. Түүнийг аллахын хэрэгээр буруутгасан нь гайхалтай зүйл байв. Гэмт хэрэгт нь заавал мангас шиг харагдах албагүй. Заримдаа тэр хамгийн элдэг, хамгийн романтик хүнч байж болох юм.